Босолд орсон Армана бүсгүй хоёр хүүхдийн хамтаар эдлэн газартаа амьдардаг байлаа. Гэтэл байшингийнх нь гадаах талбайд хаанаас ирсэн нь тодорхойгүй хар гівлүүр даашинцтай учир битүүлэг эмэгтэй сандал дээр суусан байхыг тэд харах болно. Тэгвэл энэхүү учир битүүлэг эмэгтэй зорилго нь юу вэ? Бичлэгээ бүтэн үзээд хариултыг нь олж аваарай. Шасгийсэн жинхэнэ солонгос хоолны амтыг Юнагаас солонгосын уламжлалт амтыг орчин үеийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарттай хослуулан дээд зэрэглэлийн соёлтой үйлчилгээг Юна үзүүлдэг. Мөн чанар стандартыг баримтлан дасралтгүй хөгжиж үйл ажиллагаагаа сайжруулан ажилласаар байна. Хайртай хүмүүсээ баярлуулах хамгийн амттай сонголт Юна. Хайртай бүхэндээ жинхэнэ амтыг мэдрүүлээрэй. Та 77 тэг 4 11 дугаарт залгаад гэртээ хөргүүлээд аваарай. Халуун дулаан гэр бүлтэйгээ амьдралын амтыг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Дэвид эхнэр Арманада би маш гайхамшигтай зүүдэлсэн гэж хэлээд тэрээр байшин нэцтэй баригдчихсан дотоод засал чимэглэл нь дууссан. Талбай Арманагийн дуртай захирмаа цэцгэнд хужигдсан. Тэгээд хоёр хүүхдийнхээ хамтаар амьдралынхаа хамгийн сайхан өдрүүдийг өнгөрүүлж байсан. Харин энэ төгс гэртээ нэр өгөх үлдлээгээд Дэвид Арманагаас ямар нэр өгөхөө асуухад Армана нэрээ хараахан бодож амжаагүй байв. Ингээд тэд тэврэлдэн яриагаа дуусгана. Энэхүү яриа нь үнэндээ Арманагийн гунигтайгаар үзэж байгаа тэдний өнгөрсөн үеийн бичлэг байлаа. Тэрээр бичлэгээ дахин эхлүүлэх гэж байтал хүү Тейлор нэрээд тог дасарчихлаа гээд ээжигээ захилгааны компани руу залгахыг хүсэв. Армана болгоомжтойгоор орноосоо босох бөгөөд сууга таяг хэрглэж байгаагаас харвал хөлн гэмтсэн бололтой. Тэрээр өөрт нь хүчээ хайрал хэмээн чимээгүйхэн залбираад бяцхан охин Энитэйгээ мэдлэв. Энэ үед Тейлор гадаа нохоотойгоо тоглож дараа нь дахиад удаа хооллоно. Одоо тэд Дэвидийн бичлэгэн дээр дүрслэн ярьж байсан шиг байшинд амьдарч байгаа нь тодорхой харагдана. Шуудангуудаа оруулсны дараа Тейлор нохоогоо хооллох гэтэл нохооных нь хоол нь дууссан байсан тул оронд нь өөрсдийн хоолноос өглөө. Тэгээд тэрээр өглөөний цайгаа бэлдэх гэтэл газ нь ажиллахгүй, шүдэнз нь дуусчихсан байсан тул дээврийн хөндөй рүү орох шаардлага үүсэв. Тейлор аавынхаа эд зүйлсийг ухаж байгаад эцэст нь асаагуур олно. Энэ хооронд Армана эм уух хэсэг дээрээ эргэлзэж байгаад уухгүй байхаар шийдлээ. Тэрээр захилгааны компани руу залгах гэтэл утасныхан цэнийг дуусжээ. Хэсэг хугацааны дараа түүнийг галтайгонд очиход хүүхдүүд нь өглөөний цайгаа бэлдээд завгүй байлаа. Бяцхан Эний зүцгий зүсгэх гэхэд үнийг харсан Армана түүнээс хутгийг нь авна. Дараа нь тэд өглөөний цайгаа ууж хөгжилдөн инээлдэж байхад гинэт нохоо нь бөөлжснөөр таатай уур амьсгалыг эвдэв. Улмаар Тейлор нохоогоо гадаа гинжилэхээр болж харин Эний галтайгоо цэвэрлэж эхэллээ. Энэ хооронд Арманагийн ухаан нь самуурч хар даашинцтай эмэгтэй хальтаа харагдсны дараа нөхөр Дэвидтэйгээ машины осолд орж байсан үедээ автана. Гэтэл гинэт Тейлор орж ирээд Армана бодит байдалтай зочин ирэх ба Тейлор гадаах талбайд нэг эмэгтэй байна гэв. Улмар Армана талбай руугаа харахад толгойноос хөл хүртэл бүрхсэн хар гівлүүртэй даашинцтай эмэгтэй 50 гихчин сууж байх нь тэр. Нохоо нь дасралтгүй хуцаж Армана хүүхдүүдээ гэртээ байж байхыг анхааруулад өөрөө эмэгтэйтэй ярилцгаар явна. Тэрээр эмэгтэй рүү очиж байхдаа түүнд хандан тусламж хэрэгтэй юу? Хадагтай хэмээн хэд хэдэн удаа асуусан ч эмэгтэй огтхон ч хариу өгсөнгүй. Суусаар. Улмар Армана эмэгтэй рүү дөхөн алхах үед гинэт эмэгтэй ямар нэгэн зүйл бутнаж эхэллээ. Тэгэд эмэгтэй жихүүцэм хоолоогоор би яаж энд ирсэн юм бэ гэж асуув. Дараа нь эмэгтэй тайван хоолоогоор нэр чинь хэн бэ? Энэ таны гэрв гэхэд зэргээр хувийн асуулт тавина. Армана эхэндээ асуултанд нь хариулж байсан ч удалгүй түүнд нэг л таагүй санагдаж эмэгтэйг эдлэнгээс нь явахыг шаардсан нөхөр нь удахгүй ирнэ хэмээн анхаарууллаа. Гэтэл эмэгтэй нөхөр чинь ирэхгүй. Чиний гэмтэлтэй хөл эвдэрсэн машин чи азтай байсан ч нөхрийг чинь аз дайраагүй гэв. Үргэлжлүүлээд эмэгтэй хүүхдүүдийг нь хайр татам гэдгийг дурдаж тэднийг амьдралд бэлэн болсон гэж хэлэх нь тэр. Улмар Армана явахгүй бол цагдаа дуудлаа шүү хэмээн сүрдүүлэхэд эмэгтэй өнөөдөр бол тэр өдөр чи дуудсан би ирсэн гэд цус болсон гараа харууллаа.
Түүний гарыг харсан Армана эмэгтэй дахиануудыг алсныг мэдээд айж сандран гараж руугаа явна. Тэрээр яаран машиндаа суугаад дуудлага өгөхийн тулд уцаа цэнэглэх гэсэн ч машин нь ассангүй. Энэ хооронд нохой хутсаар байсанд эмэгтэй алгаа дэлгэн гарны сүүдрээ түүн рүү сунган тусгаснаар нохой гаслан хуцгаа боллоо. Үүнийг байшин дотроос харж байсан Тейлор гадагшаа гарах гэхэд ээж нь гаднаас сандарсан байдалтай орж ирэн хаалгаа түгжив. Тейлор ээжээсээ яах гэж гараж руу очсныг нь асуухад Армана орой тог ирэхгүй бол хэрэг болно гэд гарч идэнгээ авахар очсон юм гэд эмэгтэйх ойролцох хасрамжийн газраас орхсон болохоор гэртээ оруулж болохгүй хэмээн түүнд худлаа хэллээ. Хэсэг хугацааны дараа Армана охинтойгоо зарим идэж байхад харин Тейлор үл таних эмэгтэй рүү цонхоор харсаар Тейлор ээжтэй аавынхаа бууг авах хэрэгтэй гэхэд Армана түүний санааг дэмжсэнгүй. Харин Тейлорыг өрөөрүүгээ яв гэж шаардахад Тейлор татгалцснаар ууралсан Армана Тейлор өрөөрүүгээ орж сандлаа цонх руугаа ойртуулад эмэгтэйг нүд салгалгүй ажиглав. Удалгүй Армана хүү дээрээ ирж удахгүй тог ирэхээр эмэгтэйг хөөж явуулна гэж амлалаа. Гэтэл Эни эмэгтэй илүү ойртсныг хэлэхэд Тейлор Армана хоёроо нягтлан харж хин нь айдаст автлаа. Дараа нь тэд нэг өрөөндөө цуг байх ба Тейлор унтжээ. Байшинд нам гүм байдал ноёлоход Армана генет нохоогоо санааж хаалгаа нээгээд нохоогоо дуудлаа. Гайхмаар нь нохой нь хурч ирсэнгүй. Удалгүй Армана нохооныхоо гинжний нэг хэсгийг нь газарт булагдсан байгааг анзаарна. Айсан тэрээр сандран гинжийг татвал гинжний үзүүрт нохой нь байсангүй. Үйл явдал Тейлор сэржгаагаар үргэлжлэх ба тэрээр ээжтэй олон янзын санаанууд хэлнэ. Тэрээр машинаа унаж хөршинх рүүгээ очиод утсыг нь ашиглаж энэ галзуу эмэгтэйгээс аль болох хурдан салах санал гаргав. Тейлор ээжийнх нь хөл гэмтэлтэй байгаа болохоор жолоог өөрөө барих санал гаргахад Армана татгалзаж түүнийг жолоо барихад хэтэрхий баг байна гэлээ. Улмаар Тейлор явахыг санал болгоход Армана бас л татгалзаж гэртэл байж вэ гэж хэлнэ. Хийц хүрсэн Тейлор бөмбөг хан руу шидэн тоглосноор бөмбөгний давтамжтай чимээ Арманагийн мэдрэлд нөлөөллөө. Тэрээр өөрийн мэдлгүй хажуудаа байх хутгийг авдагч азар хутгийг ашиглалгүй бөмбөгийг нь шүрэн авч цонхоороо чулууд. Ууралсан Армана түрүүнээс хойш заагаад байсан ч үгээ алдаатай бичээд байгаа Энийг загнаж бухимдлаа тайлна. Хэсэг хугацааны дараа Армана буруугаа ойлгож Энийг тэврэн тайвшруулав. Энэ үед толны тусгаалдаа азар тэр дэр тэвэрч байжээ. Үүнтэй зэрэгцэн Энигийн хашгирах нь гал тогооноос сонсогдох ба тэрээр ямар нэгэн зүйл дээр гიშгэж хөлөө гэмтээсэн байв. Армана Энигийн шархыг эмчилэхээр дээшээ гарахад энэ боломжийг ашиглан Тейлор төмөр аваад гадагшаа гарлаа. Тэрээр дахианы сарвч цус болсон байхыг анзаарч айсан тэрээр гараж руугаа гүйн. Тейлор машиндаа суун дүлхүүрийг нь эргүүлдэгч харамсалтай нь машин нь ассангүй. Үүгээрч зогсохгүй түрүүхэн сууж байсан эмэгтэй сандал дээрээ байсангүй. Харин эмэгтэй гаражны хажуугаар өнгөрөх нь харагдах ба Тейлор маш ихээр айсаар. Түүнийг цонхоор харахад аавынх нь машины хучлага ярагдсанаар машин маш их гэмтэл авсан нь тодорхой болно. Энэ үед гаражны гадуур хэнэгний явж буй сүүдэр харагдахад энэ хооронд учир битүүлэг эмэгтэй сандалтаа буцаад суусан байхын зэрэгцээ байшинд бүрч илүү ойртжээ. Байшинд Тейлор ээжтэйгээ маргалдаж машин яагаад асахгүй байгааг бас энэ эмэгтэй яг хэн болохыг мэдхийг шаардна. Мөн нохой нь удаан хугацаанд харагдаагүй. Тэгэхээр нохой нь үгсэн гэдэгт Тейлор итгэлтэй байлаа. Улмаар Тейлор Арманаг өөрсдөөс нь ямар нэгэн зүйл нуугаад байгаад итгэлтэй байв. Гэсэн ч Армана зүгээр л тэднийг хамгаалахыг хичээж байгаагаа хэлэхэд ууралсан Тейлор Энид ээж нь эмээ уугаагүй болохоор түүнд итгээд хэрэггүй гэснээр Армана уурлаж Армана шуудхан л ууралсандаа уучлалтгүйсэн ч залхсан Тейлор аавынхаа өрөөнд ороод хаалгыг нь түгжин. Цөхөрсөн Армана өөрийг нь оруулахыг гуйсаар. Тейлор хаалгаа тайлахгүйсэн тул Армана хажуу өрөө рүү орж нөгөө хаалга руу очих замдаа хальтарч унлаа. Өрөөнд Тейлор хайсны эцэст аавынхаа нэг сумтай бууг олно. Тэгэд Арманаг гарч амжаагүй байхад хоёр өрөөнийхөө хаалгыг түгжснээр Армана гарч чадахгүй өрөөнд төгжигдэв. Тейлор Энид ээжийг гаргаж болохгүй шүү гэж сануулад байшингаасаа гарч тэдэн рүү ойртсоор байгаа учир битүүлэг эмэгтэй рүү бууга чиглүүллээ. Халуун дулаан гэр бүлтэйгээ амьдралын антиг мэдэрцгээ
Тэрээр эмэгтэйд 10 тоолохын дотор ухрахгүй бол гохоо дарна хэмээн анхааруулна. Гэтэл эмэгтэй гэнэт сандалнаасаа босч гэвлүүрээ аван өөрийнхөө царайг анх удаа ил гаргав. Тейлор уура барьж ядан эмэгтэйг нохойг нь хөнөөсөн хэмээн буруутгаж буутахад бэлдлээ. Гэтэл эмэгтэй түүнийг эргэлзэж байна гэдгийг нь хэлнэ. Эмэгтэй ээжийнх нь ослын талаар Тейлорт хэлсэн бүхнээ нь худлаа гэж хэлв. Байшин дармаана Эннийг хаалгыг нээгч хэмээн гуйсаар байсан тул Энний эцэст нь хаалгыг нээлээ. Энэ үед ууртай Тейлор орж ирээд ээжээсээ аав нь нас бардаг тэр шөнө яг юу болсныг мэдхийг шаардна. Арга мухарцсан Армана эцэст нь үннийг хэлэхээр шийдэв. Тэрээр тэр шөнө болсон зүйлийг ярьж эхлэв. Дэвид тэр хоёр шинэ байшиндаа нүүж ирээд оройн зоог барихаар гадуур гарчээ. Хэдийгээр Дэвид болон хүүхдүүд шинэ амьдралын орчиндөө аз жаргалтай байсан ч Арманагийн хувьд нэр хүнд ажил төрлөө ардаа үлдээсэндээ уурлаж зухалдуу байсан байна. Тиймээс тэрээр Дэвидэд энд байх нь ямар ч утгагүй аз жаргалгүй байгааг хэлж буцаад нүүхийг хүсэж байгаагаа хэлжээ. Гэтэл Дэвид түүнийг тайвшруулахыг хичээж дахиад нүүхгүй, харин хамтдаа энэ нөхцөл байдлыг даван туулах хэрэгтэй гэж хариулсан байна. Улмаар ууралсан Армана түүний үгийг сонсох хүсэлгүй машины дэлгүүрээ аваад уурлан гарч явжээ. Тэрээр жолооны ард сууж Дэвидээр жолоо бариулахаас татгалзсан машинтайгаа явж байхад ширүүн бороо орж исэн ба энэ үед Армана машины арын толинд өнөх учир битүүлэг эмэгтэйг харсан байна. Тиймээс түүний анхаарал нь сарниж жолоогоо алдснаар осол болжээ. Аав нь жолоо барьж исэн гэж ээж нь дандаа хэлдэг байсан болохоор үннийг мэдсэн Тейлорын нүдэнд нулимс цэйлэгнэв. Энэ хооронд өрөөнд ганцаараа байсан Энни Тейлорын бөмбөг ойж байхыг олж харлаа. Үүнтэй зэрэгцэн сүүдэр гэрлийн бүрхүүл зэрэг эд зүйлсийг хөдөлгөн хаалгыг нь хаана. Энни гайхан эргэн тойрноо харж явсаар эцэст нь Тейлор Армана хоёр учир битүүлэг эмэгтэйн сүүдэр өрөөний эд зүйлсийг хөдөлгөж нурааж байгааг олж харна. Сүүдэр хутгийг шүрэн авах үед азар Тейлор хөшгөө хааснаар хутга унлаа. Эндээс тэд харанхуй гэрэлгүй газар байх нь аюулгүй гэдгийг ойлгож хөшгнүүдээ хаан эмэгтэйн хүрч чадахгүй цорын ганц газар бол дээврийн хөндий гэж тооцоолон дээшээ гарав. Гэсэн хэдий ч дээврийн хөндийд нар тусч байснаар сүүдэр Эннигийн хөлнөөс нь зуурч азар Тейлор дээврийн хөндийн цонхыг халахласнаар халдлагыг зогсоолоо. Одоо тэд өөрсдийгөө аюулгүй гэж бодон буланд шигдэцгэн. Харамсалтай нь шүн болоход тэдний бодож байсан зүйл эсрэгээрээ эргэв. Гээгээ тасарч харанхуй болмогц эмэгтэй гэрлээс хамааралгүй болж өөрийн хүслээр чөлөөтэй явуулснаар тэдний аюулгүй байдал айдас болон хувирлаа. Эмэгтэй дээврийн хөндийд нэвтэрч эд зүйлсийг хөдөлгөн тэднийг айдаст автуулна. Хэсэг хугацааны дараа тэд харанхуйд нэгэн тасгар дүрсийг анзаарснаар Тейлор гэрэл асаахад эмэгтэй сандал байх нь тэр. Энэ үед Айсан Армана гольфын зохиор авч эмэгтэйг зохихыг оролдсон ч нэмэр болсонгүй. Удалгүй Тейлор шидэгдэж Энни гарч иdən асаан буланд суух ба чөтгөрийн эмэгтэй бяцхан охин руу ойртсоор. Тэрээр Эннид энэ би байна. Битгий би чамайгаа гэрт чинь хүрэхээр ирлээ. Би чамайгаа гэмтэхгүй гэж хэлэн дөгсөөр. Харин түүний сүүдэр өөрийгөө ямар нэгэн зүйлээс чөлөөлөх гээд байгаа мэт тэмцэж харагдана. Удалгүй эмэгтэй айсан Эннийг бүрхэн авч түүнийг авч одлоо. Хэсэг хугацааны дараа Тейлор ээжигээ эргэн ирсэн байгааг олж харах ба тэд Эннийг аврахаар доошоо буув. Улмаар тэд нэг өрөөнөөс гарч иdən анивчиж байхыг анзаарснаар Армана жөтгөртэй ганцаараа нүүр тулахаар шийднэ. Түүнийг явахын өмнө Тейлор аавынхаа асаагуурыг ээждээ өгснөөр Армана асаагуурыг асаагаад явлаа. Армана тусламж гуйх охиныхоо хоолойг даган явсаар нарийнхан хачин хэсэгт хүрэв. Тэрээр цааш үргэлжлүүлэн явж нөгөө талд очино. Гэтэл нөхөр нь орон дээрээ хөвтчихсэн киноны ихэнд ярьж байсан мөрөөдлөө ярьж байхыг олж харлаа. Улмаар Армана бүх зүйлийг мартаж нөхрийнхөө хажууд хэвтэх ба удалгүй тэрээр Дэвидийн шивээс урвуу байрлалтай байхыг хараад айн. Тэгэд Армана эргэн тойрноо харуул бүх зүйл урвуу байрлалтай байх нь тэр. Гэтэл дараа нь тэрээр ухаан ороход гадаа талбайд эмэгтэйн оронд сууж байв. Арманагийн өөр нэг хувилбар түн рүү ирж байх ба жинхэнэ Армана нөгөө эмэгтэйн адилаар би яаж энд ирсэн юм бэ хэмээн асуув.
Энэ үед Арманагийн нөгөө хувилбар өнөөдөр бол тэр өдөр Армана гэж дахин хэлэхэд жинхэнэ Армана нэлээд тэмцсэний эцэст гівлүүрээ тайллаа. Улмаар тэрээр дэврийн хүндий рүүгээ эргэн ирсэн байв. Харин одоо Армана Эни рүү ойртох ба учир битүүлэг эмэгтэйтэй адилхан нөхцөлд байлаа. Тэрээр Энид энэ би байна. Битгий би чамайгаа гэрт чинь хүрэхээр ирлээ. Би чамайгаа гэмтэхгүй гэж хэлэн дөгсөөр. Удалгүй тэрээр Энид хүрэхэд тэрээр өрөөндөө буцаж ирсэн байх ба гартаа охиноо чанга гэгч нь барьсан байв. Хэсэг хугацааны дараа Тейлор ирснээр Армана түүнд дүүгээ аюулгүй газарт хүрэх гэж хэлнэ. Үүний дараа Армана буу авч энэ бүх хугацаанд сүүдэрт нуугдаж байсан чөтгөрийн эмэгтэйтэй нүүр туллаа. Тэрээр чөтгөрийн эмэгтэйгээс өөрсдийг нь тайван орхихыг шаардав. Гэтэл эмэгтэй түүний гарт энэ буу байгааг харахыг ямар удаан хүлээснэ мөн өөрийнх нь тусламжийг Армана хүссэн болохоор энд байгаагаа хэлнэ. Тэрээр өглөө бүр Арманаг өөрт нь хүч хайрал хэмээн залбирдгийг дурдж юунд гэж асуухад Армана цааш амьдрах хүч гэж хариулсан ч эмэгтэй үгүй гэв. Чөтгөр эмэгтэй Армана бууны бүх сумыг хаясан ч нэг л сумыг үлдээсэн. Учир нь тэр өөрийгөө буудан амиа хорлохоор төлөвлөж үүнийг хийх хүч хайрал хэмээн өөрт нь залбирдаг байсан гэж эмэгтэй тайлбарллаа. Тэгэд эмэгтэй өөрийгөө Арманагийн тарихны айдастай хэсэг гэж хэлв. Армана түүний үгийг эрс ницаасан ч эмэгтэй өнөөдөр бол тэр өдөр гэж хэлнэ. Үүнийг сонсоод Армана бууга буулгаж миний хүүхдүүд сайн байх болов уу хэмээн асуулаа. Гэтэл жөтгөрийн эмэгтэй хэрвээ чи тэднийг чөлөөлөх юм бол гээд түүнд хүүхдүүдийнх нь аз жаргалтай амьдарч байгаа ирээдүг нь харуулв. Хүүхдүүдийнхээ ирээдүг харсан Армана тэд түүнгүүгээр илүү дээр амьдрна гэдгийг ойлгож эмэгтэйн ятгалганд автана. Гэсэн ч Армана сүүлчийн удаа хүүхдүүдээ харахыг хүсснээр эмэгтэй зөвшөөрлөө. Армана шатаар бууж хүүхдүүдээ хамгийн ойрын хөршийнхөө гэрт очихыг хүсв. Хэдийгээр хүүхдүүд нь Арманаг цуг явахыг гуйсан ч тэрээр тэдэнд гарч идэн өгөөд хүчээр явуулна. Дараа нь Армана гараж руугаа орж сандал дээр суугаад бууга өвдөг дээрээ тавилаа. Удалгүй эмэгтэй хурч ирээд эргэлзэж буй Арманад бууг нь бариулж хүчлэн өөрлөө чиглүүлээд алга болов. Хэсэг хугацааны дараа хүүхдүүд гэртээ буцаж ирэхэд Армана тэднийг ухтан аваад өнөөх эмэгтэй өнөөдөр л гарч ирэхгүй. Дахиж гарч ирэх юм бол бид бэлэн гэж хэлнэ. Тэд гэрлүүгөө ороход байшиндаа нэр өгсөн байх нь харагдаж мөн тог болон нохой нь буцаж ирэх нь тэр. Тэднийг байшин руугаа орсны дараа Арманагийн өрөөнд түүний зурсан зураг байх ба харин зурагны булан дээр бичсэн түүний нэр урвуугаараа харагдана. Эцэст нь Дэвид би маш гайхалтай зүйд зүүдэлсэн гэж хэлснээр үйл явдал энэ өдөр дахин эхэлснийг илтгэснээр кино төгсдөг. Тэгэхээр энэхүү кино маань хүн бүрт олон талын бодлыг төрүүлсэн байх. Магадгүй зарим хүнд ямар ч утгагүй кино шиг санагдсан байх. Тиймээс та бүхэн өөртөө төрсэн бодлоо сэтгэл хэсэг хуваалцаж бусад үзэгчидтэйгээ үзэл бодлоо солилцоорой. Халуун дулаан гэр бүлтэйгээ